Монгол орны усны нөөцийн 80% нь гадаргын ус, 20% нь газрын доорх ус эзэлдэг байна. Монголчууд хэрэглээнийхээ 90% хувийг газрын доорх усаар хангадаг. Гэхдээ газрын гүний усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жилээр тоологддог. Иймээс 20 хоногт нөхөн сэргээгддэг гадаргын усыг түлхүү ашиглаж, харин газрын гүний усны нөөцийг хамгаалах нь чухал. 1992 онд Нэгдсэн үндэсний байгууллагын хүрээлэн буй орчин хөгжлийн тухай олон улсын хурлын үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байдаг. Улмаар 1993 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг анх Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас дэлхийн усны өдөр болгон зарлан тунхагласан. Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөж олон нийтэд тайлбарлан таниулах уламжлалтай. Энэ жил газрын доорх усыг танин мэдэхгүй уран дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Газрын доорх ус нь Монгол орны хамгийн чухал усны эх үүсвэр. Нийгэм, эдийн засгийн бүхий салбаруудын үйл ажиллагаа газрын доорх усны нөөц түүний боломжоос шууд хамаардаг. Тиймээс хүмүүр усаа хайрлан хамгаалж, зөв зохистой хэрэглэх дадлах хандлагад суралцахыг уриалж байна. Дорнод нийтийн аж ахуй, орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар.